За хамтаа үзэгчтэй маш баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Энэ хэсэгтээ зочтой олзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор Falcons клубын тамирчин Намон дээр болон Ануу дээр хурц ирсэн байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе. За Азийн авраг шалгаруулах тэмцээнээс маш одоо амжилт дүүрэн ганцар дүүрэн хүрэлцэн ирсэн байгаа юм гахалтай цовтой за тэгээ хүрэл медальтай хүрэлцэн ирсэн. За энэ тэмцээний талаарх сайн сайхны үзэгчдэд хүргэнэ хэдүүлээ. За тэмцээн ямар шүү болж өнгөрөө ер нь өрсөлдөөн хэр байв. Шууд тэмцээнээс эхлээд ярилцлага эхлэе. За тэмцээний хувьд бол өрсөлдөө айгүй ихтэй байсан. Тэгээд бидний хувьд ерөөсөө нэг орж байгаагүй шин төрөл байсан болохоор бүгдээрээ яг тэмцээнд бол нэм айгүй харанхуй орсон яг юу болох яах ихийг бол үнэхээр мэдээгүй. Тэгээд сандрал бол айгүй ихтэй байсан. Тий. Нилээн сандарсан аа тий. За Энэтхэг хотын Дели хотноо олсон тийм ээ. За хичнээн улсын тамирчтай өрсөлдөө ер нь өрсөлдөө хэр байв ер нь? Нийтдээ манай төрөлд бол яг 10 баг оролцсон. 10 улсаас 10 баг оролцсон байгаа. Тэгээд дэм бол ихтэйсэн. За бэлтгэл сургалтын хувьд бас яаж явагдсан бол тий шин төрлийн бэлтгэл бас өөр байсан болов гэж бодож байна. Бэлтгэл бид нэг 4 сард оюутны спорт их наадмын тэмцээнд чирлидингийн төрлөөр ороод тэгээд 4 сард яг тэр тэмцээнээ дуусгаад сарын хугацаанд ер нь маш богино хугацаанд бэлтгэлээ хийгээд энэ хүү тэмцээнд орсон. Тэгээд маш ахуй бэлтгэл хийсэн. За ер нь бол жоохон чанга гэх юм. Шин төрөл болохоор ер нь. Гэхдээ тэгээд одоо шин төрөлдөө оронгуутлаа сарын хугацаанд шахуу бэлтгэл хийснээ шууд ингээд цонтой хүрэл медальтай хүрээд ирэх ч одоо юу гэсэн үг. Та хоёрын хувьд одоо яг Falcons, non Falcons клубт харьяалагддаг юм тийм. Анхны том тэмцээн үү? Тийм анхны яг олон улсын тийм. Хизээс эхэлж ер нь яагаад хичээлэх гэсэн талаар насаа гэж бодлоо тийм. Яг энэ акробатын төрлөөр. Миний хувьд бол яг оюутан болж орж ирээд одоогүй байхдаа аэробик чирлидинг клубыг мэддэг болоо тэгээд орж ирж ирсэн. Тухайд бол яг хичээлийнхэн хажуугаар ямар нэг юм хиймээр санагдаад орж ирж ирсэн. Тэгээд орсныхаа дараа бол илүү ингээд дуртай болоод гой санагдаад тийм. Миний хувьд болохоор би нөгөө ерөнхий боловсролын сургуулиасаа эхлээд ер нь бол явсан 1-р ангиасаа эхэлж явсан аэробик гимнастикаар. Тэгээд яг нөгөө 10-р ангиасаа хойш мүйсийн энэ non Falcons пакт ер нь орсон. Ер нь яг яагаад аэробик гимнастик гэдэг төрлийг ер нь яг сонгосон. Одоо бүжгийн зөндөөл төрлүүд байгаа тийм. Спортын зөндөөл төрлүүд байгаа тийм. Тэгвэл яг энийг ингээд сонгосон нэг шалтгаан бас байх хэрэгтэй болоо гэж бодод байна л да. Аэробик одоо нөгөө яг тэмцээнд орохлоор аэробик ингээд би ингээд хатуу чанга байх хэрэгтэй. Тэгсэн мөртлөө бас бидээс ингээд уяатан чанар шаардна, сонголттой байх хэрэгтэй гэдэг нэг юм эсрэг тесрэг хоёр зүйлийг нэг төр хошоолаад гэдэг болохоор миний хувьд айгу сонирхолтой байдаг. Би бол анх яг нөгөө 1-р ангид орж байхдаа манай их ч нөгөө тамирын багшаа мэддэг байсан. Тэгээд тамирын багш дээрээ ингээд манайд үг аваарэ гэдэг өгчээсэн. Аваад өгцөн үү? Ер нь хүчээр шахав орцсон тийм. Юундаа дурлцж байгаа шүү дээ. За Азийн аврагаас хүрэл медаль авах үеийн сэтгэл хөдлөл, мэдрэмж ямар байсан бол ер нь авна гэж төсөөлж байсан уу? Медалийн одоо тийм тавцанд ингээд ирчихнэ гэж төсөөлж байгаад хайд маань. Яг тэмцээнд ороход бол яад гिचлээсэн за байр эзлэндээ л гэсэн сэтгэл зүйтэй явж байгаа. Гэхдээ бас эзлэхгүй байх үү дээ гэсэн айдас бол бас байгаа. Гэхдээ яг тухайн үед ингээд бид 2 удаа бүжиглж байгаа хгүй тэмцээн дээр эхлээд нэг удаа бүжиглээд урьдчилсан байдлаар 10 багийн нэг юм ерөнхий хаанд байгаа ингээ гарч ирнэ. Тэгээд тэрэн дээр манайх ингээд 3-т гарч ирсэн аахгүй. Тэгэл тэр гарсан ч аягүй сонирн болоо. За ер нь яад гिचлээсэн медальтай болчлоо. Их орондоо медальтай очих нь байна гэж бодсон чи ингээл гэрхэн нүдэн тарагдаал. Гээл нөлөөс зээлээ. Тэгээ 2 дахь бүжиглэхэд ер нь бол барай ахиулын 3-аас дээшээ ядаж 2 лөө 1 лөө ингээд зүтгэе гэд амар бодож бүжиглсэн ч гэсэндээ яг 3 талаарсан л та. Үеичтэй одоо чавлаадах амжилт биш үү? Маш том амжилт шүү дээ. Одоо дараанаас маш том тэмцээний хүлээж байгаа тийм. За чиний ер нь ямар шоу байсан? Миний хувьд угаасаа ялчгүй шинэ спорт тэгээд яг баг хамт олонтойгоо бас хамт явсан ер нь бол үнэхээр гоё тий. Бөөндөө хамт анхны ингээд нөгөө нэг баг хамт олонтойгоо явсан тэмцээн болохоор яг уур амьсгал ер нь бол үнэхээр гоё байсан. Тэгээд энэ медаль авах мэдрэмж бол ер нь бараг л байлгажсэн. Энэ яг хөө тэмцээн гэж зорж явж байгаа ч гэсэн бас нэг за багш тасалжуулагчтайгаа тэгэл хамт олонтойгоо ингэ явж байна. Энэтхэг улс дээр одоо Дели хотод очиж байна. Бас нэг чинь нэг тодорхой хэмжээний нэг жижигхэн багахан бас нэг тийм аяллаа ч юм уу тийм гоё дурсамж бүтээсэн нэг тийм
хэсэг болчихж байгаа шүү дээ тийм ээ. Ер нь Шиндээлийн хот хэр санагдсан очиод яг төрсэн мэдрэмж. Энд бол бас нэг хавар чинь ер нь бас жоохон сэрүүн хүндүү шүү те. Тэгэхэд бол тийшээ очиход нэлээд халуун уур амьсгал хүлээд өгцөн баг та. Тийм. Усны буудлын дээр буугаал шууд ингээ пүг гэдэг амар халуун агаар мэдрэгжсэн. Тэгээд эхний хэдэн өдөр бол бид яг Шиндээлийн хотын төвдөө биш юм жоохон зах хаваар байсан. Тэгээд тухайн үед бол нэг юм гарч орох боломж бол хамс байсан. Өглөө босоод бид өглөөний цайнд орно. Тэгээд бэлтгэл рүүгээ яваад тэндээ нэг 2-3 цаг энтхэгийн хүүхдүүдтэй хамт бэлтгэлээ хийсээр агаад тэгээд эргээ буудалтаа ирнэ. Боломж байвал оройн бас буудалтаа бэлтгэлээ хийн. Тэгэл ер нь бол бэлтгэл хийхэд нэг Монголоос эрсдэс суур амьсгалтай айгүй бөхчин байгаа болохоор бэлтгэл хийсний ардаас нэг юм бүтээн амьсгаа авахд жаахан юм хүндрэлтэй айгүй хөлс гарна. Тэгэл тиймэрхүү тэгээд нэг бэлтгэл хийх гээд очихлоор бид тэдийг ингээд гутлаа тайлаад хөл нөцгөө орч мархлаар ингээд нэг айгүй сонио содон бас бид тэдээ энтгчүүд өөрсдөө тэгэж ордог юм байлээ. Гутлаа тайлаад хөл нөцгөө яваа. Тэгээд өөрсдөө болохоор бүр ингээд тэрэндээ тасцсан. Тэгээд бид тэдэлхлээр ингээд гутлаа тайлаад хөл нөцгөө яваад оронгууд ингээд газараас халуул ингээд амар халуун байхад нөгөө хүмүүс нь болохоор зүг зүгээр яваал хэдэг. Тий. Бас зохицоход бас жоохон ихэндээ бол тий. Ихэндээ бол. Сүүлдээ тэгээ юу нэг тасд юм бэлээ. Хит хончлоо дайдаж байна. Бид тэд 4-нд яваад 9-нд эргэж ирсэн. За хоёр сургуулийн сурагчид оюутнууд бас нэг дээд нэг баг болоод явсан гэж сонссон. Гэхдээ бас зөвхөн октод биш хосын төрөлдөөс хүмүүс оролцсон гэж бичсэн тийм. Тэр талаар гоё яриул. Манайх Мобисаас 3 тамирчин амж явсан. Тэгээ Мобисаас үлдсэн 7 явсан. Тэгээд бас яг нөгөө өмнө нь хамт явж байгаагүй хүмүүс байсан болохоор багийн уур амьсгал ямар хөө байх бол гэдэг тал дээр жахан санаа зовнилол байсан. Гэтэ бид эдийн донд ерөөс ямар нэгэн асуудал юу ч гараагүй. Хоёр салжуулагч маань бид эдийг ингээл за ингэрээ тэгэрээ гэл дор дор нь хэлнэ бид нэр ч гэсэндээ ингээл тухайд нь ингээл болгоол явна. Тийм асуудал бол ерөөсөө байгаагүй. За чиний хувьд бол асуудалгүй л байсан байна. Чиний хувьд ямар байсан? Миний хувьд ч гэсэн ялгаагүй ер нь бол жоохон тийм угаасаа маргаараа идэр гарах байх гэж бодож исэн боловч ерөөсөө тийм болоогүй. Тэгээд ер нь бол амар найрсаг явсан хоорондоо. Дэж бас яг хамт явж байгаа хүмүүс өөр амьсгал коллектив гэдэг зүйл чинь бас хамгийн чухал гэдэг шүү дээ. Яг энэ акробат рок н ролл гэдэг төрлийг бол за битээрээс ч гадна ер нь үзэж байгаа хүмүүс маань сайн мэдгүй байгаа болоо гэж би бодож байна л да. Яг ямар төрлөө рок н ролл гингүүд би бол шууд бүжиг төсөөлөгдөд байгаа байхгүй рок н ролл юм бүжиг үүд шүү дээ. Тэнгүүд л яг энэ төрлийг бас сайн мэдгүй байна. Тэгэхээр бас биднэрт улам үзэгчд маань бас цагаан гоё тайлбарлаж өгөөч. Бид хэд бас ихэндээ ер нь бол энэ төрлийг ер нь бол мэддэг байсан. Тэгээд бид хэдийг нөгөө нэг бид хэдэд зааж нөгөө техникээ заах гэж Оросын албаны улсаас 2 багш ирсэн. Тийм 3 хоногийн хугацаанд бидтэй хамт тасгал хөдөлгөөн ингээд хийгээ. За энэ техник ингэж хийнэ гэсэн тийм ер нь бол зөвлөгөө өдөр бол авсан талдаа бидэд бас өөрсөндөө их ихтэй болоод за бид нарыг нэг хийж чадах юм байна гэсэн тийм итгэл ер нь бол төрсөн. Ер нь яг өдөр тутамдаа байсан шүү дээ тийм өдөр тутамдаа бэлтгэл хийдэггээс бол арай өөр байгаад байсан. Ер нь яг нэлийн эрч хүчтэй тийм бүжиг юм шиг санагдаад байгаа. Тийм. Яг нөгөө нэг аэробик чирлидингийн бэлтгэлээс юм хамаагүй илүү ядраад идэг байсан. Тэгээд ингээд хөлс бас айгүй их ялгаадаг. Тэгвэл ягаад ч юм амар тэгдэг байсан. Тийм эрч хүч шаардсан одоо юу гэдэг вэ акробат гэдэг чинь нөгөө трюк ихтэй ч гэдэг юм уу тиймэрхүү байсан болов уу гэж бодоод байна л да тий. Тэгээд их гоё мэдээтэй бидний студид ирсэн хоёртаа бас маш их баярлалаа. Дараагийн зорж байгаа бас гоё тэмцээн уралдаан юу байна тий тэр талаар гоё мэдээ л да. Ойрхон төлөвлөсөн юм бас байна уу? Бид сая Тэг улсаас эргэж ирээд одоо 6 сард болох чирлидинг энтэлгээ аврах шалгаруулах тэмцээнийхээ бэлтгэлд ирээд шууд орсон байгаа. Тэгээд ойрын тэмцээн гэвэл одоо чирлидинг энтэлгээ аврах шалгаруулах тэмцээн 6 сарын өдрийн 4-өөс 7-ны хооронд шивэд бас толно. Тэгвэл ойрхон бэлтгэлтэй байгаа юм шүү дээ. Ойрхон тэмцээнтэй. Тэгээд араас нь 7 сард бас Францад болох рок н роллын хосын төрөл байгаа. Тэгээд тэрний ардаас 12 сард яг энэ төрлөөрөө гэх юм бол 12 сард дэлхийн аврах шалгаруулах тэмцээн бас байгаа. Голоор нь яг нөгөө нэг чирийн тэмцээн, аэробикийн тэмцээн дээр болохын хувьд бол болох байх. Бэлтгэл сургуулийн хувьд за ингээл сургууль дээр ерөнхийдөө бэлтгэлээ хийцгээж байгаа ах гэж бодож байна. Тэгээ хичээлийн хажуугаар ингэж бэлтгэл сургуультай байх. Ер нь ингээ хооронд ингээ зохицуулаад ингээ явах хэрэг хүндрэлтэй байна хоёроо.
Тэндээ яг уу жоохон хүндрэлтэй байсан л тэгээ сүултээ юу юм тасаад хоёулын хооронд нь ингээ хоршоо. За энийг ингэж хийгээд одоо юм бэлтгэлийн энэ цагтаа хийгээд хичээлийн цагтаа хийн шүү гэсэн тийм төлөвлөгөөтэй юу юм болчтой юм лээ. Цагаа бас зохицуулж сурч штэ тийм. Тэгээд манай тасалжуулагч болохоор нэгдүгээр бол та хэдийн хичээл чухлаа. Тэгээ би та хэдийн хичээлийг хизээ цалгардуулахгүй гэдэг болохоор бид хэд бол хичээлдээ бүрэн анхаарлаа төвлөрүүлдэг. За тэгээд хичээлийн бус цагаар дандаа бэлтгэлээ хийдэг болохоор ер нь бол хичээл цалгардах асуудал нэг их гардаггүй. Аль алийг ингээд зохицуулаад явах боломжтой. 7 хоногт ч гэдэг юм уу, сард ч гэдэг юм уу. Тэгээ хэдэн өдрийг ер нь яг бэлтгэл зарцуулж ин таад юм. 7 хоногт ер нь л яг тогтмол 3 өдөр ордог. Тэмцээнд өгөхөд ирэх юм бол бидэд сургуулийн дотор байранд байрлаад оройн цагаар ингээд ер нь л өдөр болгон бэлддэг. Яг ингээд Азийн аврах шалгаруулах тэмцээн гэдэг чинь Азийн аврах гэдэг чинь том тэмцээн шүү дээ тийм ээ. Тэндээс ингээд медальтай ирээд ингээд цомтой ирээд байсан. За сургуулийн хамт олон, анги хамт олон ээж аав тий гэр бүлийнхэн ер нь яаж хүлээж авч байна. Нилээн урам өгсөн юм шүү дээ. Тийм. Ингээд урам за одоо би дараагийн тэмцээндээ ч гэсэн ер нь илүү амжилттай оролцоод гэр бүлийнхэн ингээд баярлуулах юм байна шүү. Манай гэр бүлийнхэн ингээд медальтай ирэх юм бол ингэж хүлээж авах юм байна гэдэг юм ер нь бол сууд юм лээ. Сайн дэмжиж байна. Онгоцны буудлын дээр буугаад яг айгуу гоё мэдрэмжийг авсан. Яг ингээд гарч ирэхэд ингээд бидэдийг тосгож байгаа манай ар гэрийнхэн бүгдээрээ байгаа. Тэнгүүд зүгээр ингээд өөр хүмүүс тосгож байгаа хүмүүс байгаа ч гэсэн ингээд бидэдэд баяр үргээ ямар мундаг юм бэ гэх яг ингээд тосч авангууд ингээд вау ямар гоё юм бэ. Тэгээ айгуу гоё сэтгэлтэй. Гэр бүл, багш нар, хамт олон найз нөхөд гээ бүх хүмүүс маш сайн дэмжиж өгч байгаа учраас энэ сайхан амжилт бол гарсан бахаа гэж бодож байна. Тэгээд дараагийн тэмцээнүүдэд та бүхэн маань маш гоё амжилтыг гаргаад за тэгээд сонсон зорьсондоо хүрээд тий Азийн бас ийм мундаг улс шүү. Яг энэ төрлөөр бол манайх одоо ийм шүү гэдгийг харуулад эхэлсэн байна. Тэгээд үнэхээр их бахархаж байгаа шүү та нараараа. Баярлалаа. Тийм тун утгагүй ус дэлхийн аврах шалгаруулалт тэмцээн хүлээж байгаа шүү дээ тий. Тэрнээс наагур бол зөндөө олон тэмцээнүүд байгаа. Тэгээд бүх тэмцээн уралдаанд амжилт хүсье. Бидний ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгсгэлд нь одоо багш тасгалжуулагч юм уу дэмжин ажилдаг, тусалдаг бүх хүмүүстээ гоё та хоёр маань сэтгэлийн үг хэлээч. За эхлээд ар гэрийнхэндээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлээд намайг одоо ингээд бэлтгэл анх явхад бол жахан эсэргүүцдэг байсан. Амар чи ингээд ядраад байна. Чи ингээд хичээлээ хий гэж тэгдэг байсан ч гэсэн ингээд би ингээд зөрүүдлсээр гал ер нь л өдөөгүй байсан. Тэгээд сая намайг эргээд ирэхэд өвөө маань гэж чамайг гişүн ингээл хичээл номоо хийгээл суугаад тахт ч яаны хаанаа л гэж бодоод иддэг байсан чинь ингээл энэ их юмыг амжуулаад иддэг байсан байж тээ айгуу бахархаж гин гэж хэлсэн. Тэгээд ар гэрийнхэндээ бүгдэнд нь баярлалаа. Тасгалжуулдаг багштай баярлалаа. Баг хамт олондоо бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Чиний хувьд гэрийнхэндээ баярлалаа юу? Юун төрөнд гэр бүлийнхэндээ намайг дэмждэг үнэхээр их баярлалаа. Тэгээ бүгдэнд нь хайртай шүү. Тасгалжуулагчтай бас энэ баг хамт олныг ингээд нэг багшиг байлгаж чаддаг бас баярлалаа. За маш их баярлалаа. Өнөөдрийн зочдоор Монгол Улсын их сургуулийн Falcons клубын тамирчин Наман дээр болон Анууд дээр нар оролцлоо. За хөтөлбөртэй хамтсан үзэгчдэд маш их баярлалаа. Хөтөлбөр энэ төрөд өндөрлөж байна. Маргааш шинэ цагтаа иргүүлцлаа. Түр баяртай.